За бүгдээрээ Shingeki no Kyojin 3 дугаар үлрэл тавтай морил. Энэ удаагийн бичлэгээр засгийн газрын аимшигт нууц, титануудын үүсэл гэх мэт зүйлсийг мэдэх болно. Мэдээж өмнөх үлрэл маань 37 дугаар анги дээр дууссан. Тэгэхээр энэ удаагийн 3 дугаар үлрэл маань 38 дугаар ангиар эхэлнэ. 38 дугаар анги маань 104 дугаар багийн танил царинууд Левигийн шинээр байгуулсан тусгай багт нэгдсэн байгаагаар эхэлнэ. Бодлогоо дээрний титан бие хадуурлах чадварыг шалгахаар туршилт хийж үзсэн ч харамсалтай нь бүрэн бүтлгөөддөг. Хэрвээ энэ чадвар нь амжилттай болсон бол нэгдүгээр үлрэлд Бертолдын колоссал титан нураасан Мария ханыг шууд нөхөх боломжтой байсан юм байна л да. За тэгсэн энэ үеэр хөндлөнгөөс тэднийг хоёр нууцлаг хүн тандаж тагнаж байдаг. Нөгөө талд Леви Эрвин хоёр ярилцаж байх ба Хисториа бол угтаа язгуурт нь Лорд Родрисийн нууц охин гэсэн мэдээлэл болно. Маргааш өглөө нь маш ноцтой хэрэг гардаг нь ханны нууцыг мэдж байсан нөгөө Никлам ч алагдчихсан байдаг. Туршуулын салааныхан хэргийн газарт очиход төв засгийн газрын цэргийн цагдаа нар хэдийнэ бүсэлчихсэн. Манай хэдийг ойртуулагчгүй мөрдөн байцаалд явуулахыг хориглодог. Эндээс Никийг яг тэр цэргийн цагдаа нар үхтлэн тамалж хөнөөсөн байх магадлалтай гэсэн таамаг гарч байгаа юм. Засгийн газар хэдийнэ хөдөлгөөнөө эхлүүлж цаана маш том хувилдаа өрнөж байгаа нь тодорхой болваа. Энэ үеэр Эрвинээс Левид яаралтай нууц загтал ирэх бөгөөд Левиж цаг алдалгүй бүх мөрөө баллаж байрлалаа солихыг багийнхандаа тушаана. Яасан бэ гэсэн чинь засгийн газараас туршуулын салааны хотоос гадуурх бүх үйл ажиллагааг аль биесээр хориглож туршуулын салаанд харьяалагдж байгаа Эрин Хисториа хоёрыг баривчлах тушаал болгочих. Дүүгэрж орохгүй Эрвин командлагч хүртэл дээрээс ирсэн тушаалаар саатуулагдсан байлаа. За тэгэд энэ хэцэгтэй үед Леви Эрвин рүү буцаж харин үлдсэн багийнх нь Трос дүүрэгт байгаа командлагч Пикшисийг олж уулзахаар хуваагдана. Мөн Эрин Хисториа хоёрыг зүсийг нь хуйлгаад баригдуулахгүй авч явахаар болдгоо. Багийнх нь Трос хотод орж ирэхэд цэргийн цагдаагийнхан хотын ядуу иргэдэд хүнсний тусламж тарааж байлаа. Яг тэр үед хааны ордонд дээд зинданыхан хуйлдаа хийгээд сууж байдаг. Тэд ард түмний итгэлийг хүлээхийн тулд нөөцийн хүнснийхээ 60%-ийг үрсэн тухайгаа ярилцж байдаг. Бодлогын гудамжинд явж байсан Эрин Хисториа хоёрыг хэдэн нөхдүүд гинт хулгайлан зогтноо. Даанжин нугасаал тэднийг төөрөгдүүлэх гэсэн Левигийн төлөвлөгөө байсан бөгөөд хулгайлагдсан хүмүүс нь зүсээ хуургасан Жиан арми 2 байж тарав. Леви энэ нөхцөл байдлыг холоос ажиглаж байхдаа засгийн газар яагаад Эринийг авахд ийм мэрэгжлийн бус сонин нөхдүүд ашиглаж халддаг вүлээ гээл гайхастай. Тэгэд мань хүн Микаса болон бусдад нь хурамж Эрин арми 2-ыг аврах даалгавар өгөх ба үүний зэрэгцээ цаана нүүр том аюул отож байж магадгүй шүү гэж хатуу сануулдаг. Харин жинхэнэ Эрин Хисториа 2-ыг өөр тэргээр тээвэрлэж явах үед Леви дээрээс бүхнийг хянж байлаа. Яг энэ үед Левигийн араас нэг нөхөр гарч ирнэ. За тэр нь бол урд нь 100 гаруй цэргийн цагдаа ганцаараа хөнөөж байсан цуутай алуурчин. Бас тэгээд Левитэй багнаасаа хамт өнгөрүүлсэн хуучны танил Кенни гэдэг нөхөр юм гинэ. Ерөнхийдөө бол Леви баг байхдаа газар дорох хотод дээрэмчин байсан гэж өмнө гарч байсан да. За тэр ч яах вэ? Ингээд Леви ямар ч бэлтгэлгүй байхдаа олон тооны галт зэвсэгтэй алуурчдад бүслэгдснээр энэ анги маань дууснаа. 39 дугаар анги. Левигийн хувьд байдал бишдэж түүнийг дагаж явсан цэргүүд нүд өрөмхийн зур амь өргөдлээ. Мань хүн Кеннигийн зартай алуурчдын дундаас амь тэмцэж зүхтнаа. Ёстой Леви тулдаа амь тулдаад байна. За тэгээд Леви маань тулдсаар уушин газарт нуугддагч нөгөө Кенни чинь нойтон хамуу шиг дагаад ороод ирнэ. Энэ үед Леви уушин газрын эзний буугаар буудаж бүслэлтийг сэтэлж Кеннигийн хэд хэдэн хүнийг махан татж болгоод зүхтж чаддаг. За тэгээд Леви багийнхандаа хандаж одооноос би титануудтай биш хүмүүстэй тулдах хэрэгтэй боллоо гэж хэлдэг. Энэ хооронд зүсээ хувиргасан Эрин Хисториа 2-ыг тээвэрлж байсан тэргийг нөгөө буутай хэд гүйцэд ирнэ. Яг нэг зэгтээ мөчөд Жиан дайсны гарт амь өргөтгийн даваан дээр армийн Жианы амийг авардаг. Гэвч дайснууд маш зайлтай байсан тул аль хэдийн Эрин Хисториа 2-ыг бариад явцсан. Энэ үед Леви тэднийг цааш төвөвл багийнх нь бүгд аюулд орно гэж үзээд мөрдлөгийг зогсоох тушаал өгнө. Манай хэд юугээл зүгээр суухав. Эринийг хаана байгааг мэдхийн тулд өмнө нь тусалж байсан Ривз компани Демо Ривсийг ашиглаж төв засгийн газрын цэргийн цагдаа нарын нэгийг баривчилж аваад тамлан байцаж эхэлнэ. Тэгсэн түүнээс гарсан мэдээлэл бүгдийг шоконд оруулчихсан юм байна. Үнэн дээр одоо хаан ширээн цууж байгаа хөгшин бол зүгээр л тоглоомын хүүхэлтэй. Харин жинхэнэ хааны ургийн цустай ханны эзэд бол Рейсийн гэр бүл буюу Хисториагийн эцэг Род Рейс юм гинэ. 40-р анги. Үйл явдал Хисториагийн бага нас руу шилжихэд тэрээр хүүхэд байхдаа ээжтэйгээ хамт нэгэн аслагдсан фермд амьдардаг байжээ. Хисториа ээжтэй тоогдох гэж хичээдэг байсан бол ээж нь түүнийг огт тоодгүй. Өдөржингөө ном уншиж оройн гой хувцлаад хаашаа ч юм явждаг байлаа. Хисториа номноос эцэгийн үр хүүхдүүдийн хайр гэж юу байдгийг уншиж мэдээд
Нэг өдөр ээжигээ баярлж гүйж очоод тэртэл ээж нь түүнийг хүчтэй түлхэж унагай хөөргөө. Энэ нь түүний ээжтэй хүрсэн анхны бөгөөд эцсийн удаа байсан ч Historia үүндээ баярлдаг байлаа. Тэгсэн ээж нь түүнийг харж байснаа чамайг төрөхөж л алчдаг байж гэж авдаг шүү. За тэгсэн Мария хана нурснаас хойш 5 жилийн дараа Родрес гинт ирж Historiag өөрийн охин гэдгийг хүлээн зөвшөөрч хамт явахыг хүсдэм байна. Гэвч тэднийг гарахад Кенни ирсэн байдаг. Кенни Родресээс эдгээр чамтай ямар хамааралтай юм гэж асуухад Родрес өөрийгөө хамгаалахын тулд эдгээр надтай ямар ч хамааралгүй гэж хэлтэл Кенни Historiагийн ээжийн хоолойг ирчэд хөнөөшдөг. Тэгсэн ээж нь хүүхгийнхээ өмнө Historia руу харж чамайг төрүүлэхгүй ч байсан болоосой гэж эцсийн үгээ хэлдэм байна. Кенни Historiag ч мөн хөнөөх гэж байхад Родрес түүний амийг авч үлдэхийн тулд нэг нөхцөл тавьж Historiад Христа Ленз гэдэг хуурамч нэр өгч зэрэгт явж жирийн амьдралаар амьдрахыг тушаасан юм байна л да. За тэгэд Historia маань 1-р бүлэгт Христа гэдэг нэртэй байсан байх нь шүү дээ. Буцаад одоо цагт ирэхэд Родрес Historiатай уулзаж түүнийг энэ хааны хамгийн дээд жинхэнэ хааны цустай хүн гэдгийг хэлдэг. Энэ хооронд хаанжи армины гаргасан таамгийг уншиж нэг аимшиг дүннийг олж мэднэ. Титан чадвартай хүн өөр нэг титан чадвартай хүнийг идчихвэл тэр хүний хүч чадал ой санамж нь дараагийн хүндээ шилждэг гинэ. Тэгэхээр төв засгийн газар Эринийг ашиглах биш. Харин түүний дотор байгаа титануудыг удирдах үндэслэгч титаны хүчийг өөрсдийн хүнд шилжүүлэхийн тулд Эринийг хэн нэгэнд идүүлэхээр төлөвлөж байгаа юм байна л да. Нөхцөл байдал инхүү өргөсөн тул Левигийн баг болон командлагч Пикшес нар нууцаар уулзаж одоогийн хуурамч засгийн газрыг унгаж жинхэнэ хааны цустай Historiаг хаан ширээнд нь залах төрийн эргэлтийг хийхээр тохиролцдог. Гэвч энэ зөвхөн цэргүүдийн шийдэх асуудал биш ээ. Ард түмэнд тэднийг дэмжих үү гэдэг хамгийн том асуулт байлаа. Яг энэ үеэр баригдсан цэргийн цагдаа нарын дарга Димор эвзэг хөнөөж туршуулын салааг энэ алхад гүтгэж орхив. Тэд Эрвинийг алуурч хэмээн баривчилж түүний суудлыг хаанжид шилжүүлэх тушаал өгнө. Энэ үед Эрвин өөрөө бууж өгч баривчлагдахынхаа өмнө Пикшест өөрийн эцсийн түүхийг ярьж өгдөг нь Эрвиний эцэг түүхийн багш байсан бөгөөд ханны доторх хүмүүсийн түүх яагаад ердөө 107 жилийн өмнөхөөс л эхэлдэг вэ гэдгийг гайхдаг байж л дээ. Хүн төрлөختн зүхтаж ханд бүхэхэд анхны хаан тэдний гадаад ертөнцийн тухай ой санамжийг ямар нэгэн хүчээр бүр устгаж өөрчилж орхисон байт юм байна. Энэ нууцад хит ойртсон хүмүүсийг засгийн газар үргэлж устгадаг байсан бөгөөд Эрвиний эцэгч мөн үүнээс болж амиа алджээ. Эрвин эцгийнхээ таамгийг үнэн гэдгийг батлахын тулд насаараа тэмцэж ирсэн юм байна л да. За тэгээд туршуулын салааг бүхэлд нь хууль бус гэж зарлаж Левигийн багийнхныг эрен сурвалжлах тушаал хан даяар тархаж тэднийг ард түмний нүдэнд хамгийн муу зартай гэмт хэрэгтнүүд болгож хувиргаснаар энэ ангиман дууснаа. 41-р анги Reeves компани эзнийхүү Flegel бол туршуулын салааны гим зэмгүй гэдгийг баталж чадах цорын ганц гэрч байлаа. Ханжи түүнийг олж уулзаад айж зүхтж байсан түүнийг өөрийнхөө талд авч чаддаг. Яг энэ үеэр манай Левигийн баг гэмт хэрэгт гүтгэгдсэн болохоор ойд байж байдгаа. Тэгсэн манай хэдийн байрлаж байсан газар руу цэргийн цагдаагийн 2 цэрэг ойрт ирсэн нь Марло хийч хоёр байлаа. Тэд баригдах үедээ туршуулын салааныханд Ааны бол үнэндээ хан нураасан эмэгтэй титан байсан гэх мэт хэдгэдэн ностой үнүүдийг олж мэдснээ хэлдэг. Удалгүй мань хоёр хуурамч засгийн газрын бохир тоглоомд хууртаж явснаа ухаарч дэлхийг аврах чин хүсэлтэд туршуулын салаанд туслахаар шийддэг. Манай Левиш тэдний үнэнч сэтгэлийг шалгаж үзснээ эцэст өөрийн багтаа нэгтгэж авдаг. За тэгээд туршуулын салааны манай хэд шинэ холбоотнуудаа ашиглаж цэргийн цагдаагийн нэг салбарын бааз руу гинтийн дайралт гэж тэндээс Эрен Historia хоёрын байршил болон тэднийг тээвэрлж байгаа мэдээллийг олж авнаа. Нөгөө талд Ханжи Reeves компанийн хөв Flegelтэй хамтарч цэргийн цагдаа нарыг нарийн зохион байгуулалтад өрхөнд оруулна. Цагдаа нар Flegeлийн аавыг хэрхэн хөнөөсөн тухайга өөрсдөө амар ярьж байх үед тэдний ард Reeves компанийн болон хэвлэл мэдээллийн сэтгүүлчид бүгдийг нууцаар сонсож байлаа. За ингээд засгийн газрын бохир үнэн ард түмний чихэнд шууд хурч хэвлэлүүд үннийг нийтлэхээр шийдэв. Леви баригдсан цэргийн цагдаагийн шин даргаыг тамлан байцаасан ч тэрээр Кеннигийн маш нарийн нууцсан төлөвлөгөөний талаар юу ч мэдэхгүй байлаа. Энэ хооронд төв засгийн газрынхан Эрвин командлагчийг ханны нууцын талаар юу ч мэдэхгүй гэж басамжлаад түүнийг цаазаар авах өдрийг товолж шүүх тахим руу авч чадлаа. Хааны ордондох дээд хэмжээний шүүх хурал эхэлж бүх цэргийн командлагчид засгийн газрын зөвлөхөд болон хуурамч хааны өмнө Эрвинийг шүүвэ. Эрвин өөрийгөө хамгаалж хүн төрлөختний ирээдүйн төлөө зүтгэж ирснээ хэлээд хэрв Роза хаан нурж бүх дөрвөсөд Сена хаан руу шахаж орж ирвэл хүнсний хомсдлоос олж хүмүүс бие биенээ хөнөөж иргэний дайнд игтнэ гэдгийг анхааруулдаг. Гэвч зөвлөлийн гишүүд өөрсдийн эрх ашигын төлөө Эрвинийг ард түмэнд аюул учруулсан гэж гүтгэн түүнд шууд цаазын ял оноолоо. Яг нэгцэгтэй мөчөд ял гүйцэтгэхийн өмнөхөн хааны хамгаалтын цэрэг сандарч гүйж орж ирээд Роза хаан хуйгалсан болон аврах титануудын дайралтад өртөж бүрэн нурлаа гэсэн цочирдон мэдээг дуулгаваа. Энэ мэдээг сонссон даруйд
хааны зөвлөлийнхэн шууд зангаа хуургаж, Сена хааны хаалгуудыг бүрэн хааж, Роза хааны сая гимгүү иргэдэг үхэл рүү түлхэх тушаал буулгачдаг шүү. Энэ үед Эрвиний дотны найз, цэргийн цагдаагийн ерөнхий командлагч Нейл өөрөө Роза хааны иргэн байсан тул ард түмний үхэл рүү түлхэх энэ бузар тушаалыг биелүүлэхээс эрс татгалздаг. За тэгсэн энэ бүхэн төв засгийн газрынхныг шалгах гэсэн Дариус Закли болон Пикшис нарын зохион байгуулсан хуурамч тактик, хуурамч мэдээ байсан болж таарнаа. Ингээд засгийн газар ард түмний хамгаалах биш, зөвхөн өөрсдийгөө боддог гэдгийг баталсан тул цэргийнхэн шууд хөдөлж төрийн эргэлтхийн хуурамч хаан болон зөвлөлийнхнийг бүгдийг нь баривчилж байгаамаа. За ингээд хаанжи энэ баярт мэдээг Левигийн багийнханд хүргэснээр тэдний 90 сурвалжлагдах тушаал цуслагдаж тэд аль биесээр эрх чөлөөтэй болов. Ингээд засгийн газрын бохир хуйлдаан сонин хэвлэлээр цацагдсан ч харин ард түмэн бол шинээр тогтох засгийн газарт итгэж болох уу гэсэн эргэлзээтэй хоцорно. Гэвч үйл явдал дуусаагүй. Цэргийн цагдаагийн гол толгойлогч Кенни одоо хүртэл Эрийн Хистория хоёртой хамт нуугдж байгаа. За ингээд Левигийн баг Эринийг аврахаар Кеннигийн нуугдж байж болох Рейс гэр бүлийн эзэмшил газар руу яарвчлаа. Хаанжи замдаа нэг сонирхолтой баримт илгэсэн нь Мария хаан нурах өдөр Рейсийн гэр бүлийнх нь нэг сүмд халдлагад өртөж бүгд ам үргэцэн гих бөгөөд ганцаар амьд үлдсэн нь Род Рейс байжээ. Гэвч зүгээр нэг дээрэмчин сүмийг устгах гэж цаг ардтал. Тэгэл Род Рейс тэр сүмийг яг яах гэж дараа нь өөрийн хөрөнгөөр яг ижлэхнээр дахин байрсан бэ гэдгийг сэжигтэй байна л гинтээ. За ингээд тэр сүмд ханны хамгийн том нууц байгааг тэд гадарлаа. Энэ үед армийн нэгэн аимшиг дүр зургийг толгойдо буулгаж суусан нь хэрв титан чадвартай хүн өөр нэгнийг идэж хүчийг нь авдсан бол Эрен титан чадвартай болохдоо урд нь хэнийг идсэн бэ гэдэг асуулт байлаа. Яг энэ агшинд Эрен гинт нүдэ нэхэд мань хүн эргэн тойрондоо цэнгэр туяа цацруулан гэрэлтэх болор чулуун аврах том аган голд гинжлэгдсэн байдалтай байгаагаа мэднэ. Эреныг сэрхэд Хисториад иргэдэн ирчихсэн түүнийг тайвшруулахыг хичээнэ. 43 дугаар анги Эреныг сэрхэд Хисториад иргэдэн ирчихсэн түүнийг тайвшруулахыг хичээнэ. Тэрээр аавыгаа хүн төрлөختнийг аврахын тулд тэмцэж байгаа гэж өмөөрөх боловч Эрен энэ болор агуйг хараад урд нь хаа нэгтээ харж байсан мэт маш танил мэдрэмжид автдсан байна. За тэгсээр Род Рейс Хистория 2 Эрений нуруунд зэрэг хүрэхэд тэрхүү хүрэлцгүйгээр дамжин Эрений гүнд цоожлогдсон аимшиг дурсамжууд сэргэж эхэллээ. Ой санамжтай тэрээр өөрийгөө титан болж хувраад өөрийн аав Гриша Егрийг амьдаар нь идэж байгаа дүр зургийг тодгоо харлаа. За тэгэл мань хүн аавынхаа үйлдэлсэн нүгэл болон өөрийнхөө гараар эцгийгээ хөнөөсөнгөх гашуун үннийг эндээс бүрэн ухаарнаа. Яг тэр агшинд Хисториад ч гэсэн мартагдсан ой санамж нь эргээд ирдэм байна. Юу вэ гэсэн тэр хүүхэд байхдаа түүнийг байнга эргэж тойрдог, үлгэр уншиж өгдөг яг л төрсөн ээжиг нь хайрладаг байсан. Фрида гих үсгэлэнтэй эгчигээ санаж байна. Фрида түүнтэй уулзах болгондоо Хисториагийн ой санамжийг ямар нэгэн эд шидчиг хүчээр устгаж өөрийгөө мартуулдаг байж л дээ. Тэгсэр Род Рейс тэр охиныг Хисториагийн эцэг нэгтэйгч Фрида байсан гэдгийг хэлж өгнө. За ингээд Род Рейс 5 жилийн өмнө Мария хаан нурах тэр өдөр тэдний гэр бүлд юу тохиолдсныг нулимс туслуулан ярьж эхэллээ. Тэр шөнө Эрений аав Гриша Егэр сүмийн доорох тэрхүү агууд титан болов хувирч орж ирээд Рейсийн гэр бүлийг хүйс тэмтэрсэн байна л та. Учир нь Фридагийн дотор энэ дэлхийн хамгийн дээд бурхныг гэгдэх хамгийн хүчрхэг титаны хүч буюу үндэслэгч титан байсан бөгөөд Гриша тэр хүчийг булааж авахын тулд иржээ. Фрида тулааны туршлага дутснаас болоод Гришад идүүлж Род Рейсээс бусад гэр бүлийн бүх гишүүд нь тэндээ цус даалгахад өртөн амиа алдсан байваа. За тэгэхээр Эрений үндэслэгч титаны хүчтэй хүнийг идээд өөрөө Эренд идүүлсэн болохоор Эрен одоо яаж үндэслэгч титаны хүчтэй болсон тодорхой боллоо та. Энэ үед Кенни агууд орж ирээд төв засгийн газар хэдийнэ унсан тул туршуулын салааных наашаа ирж байна гэд Род Рейсийг ажлаа хурдан дуусгахыг шаардана. Харин Левигийн баг хэдийнэ сүмийн гадаа ирчихсэн байлаа. Леви дайралт хийхээ өмнө Кеннигийн багийн шин зэвсэг галт зэвсгүүдээс маш сайн сэргийлхийг анхааруулад Микасагаас түүний Акармын овгийн талаар асуулаа. Нөгөө Кенни ч бас Акармын овогтой бөгөөд тэрээр өөрийнх нь овгийг хааны ураг яагаад тийм их үзий ядаж хавчин гадуурхдаг байсныг дотроо тунгаан суунаа. Үнэ эрэхтэй ханны анхныхаа өөрийн хүчээр ханны доторх нийт хүн төрлөختний ой санамжийг дураараа өрчилж өнгөрсөн түүхийг устгах чадвартай байж л дээ. Гэвч өрдөө хоёрхан цустай гэр бүл энэхүү ой санамж устгахыг хүчинд давталгүй түүхийг санаж үлддэг байсан дорн техник гэр бүл болон Акарманы овог байсан байна л да. Хаан тэдний хэн чадахгүйсэн учраас энэ хоёр овгийг үеийн үед хавчин гадуурхаж устгахыг оролдог байжээ. Гэхдээ Акармын овгийнхан амьдралынхаа аль нэгийг зүйтэй мөчөд дотоод хүчээс ирээж жирийн хүнээс хэд дахин илүү хүчрхэг дайжид болох чадвартай байдаг аж. За тэгэхээр Микаса ийм хүчтэй байдаг нь нэгдүгээр үлрэл жаахан байхад нь Эрен түүнийг аврах үед дотоод хүчнээс сэрсэн байх нэ. За ерөөдөө бол одоо болор агууд тулаа эхлэхэд бэлэн болсон байгаагаар энэ ангиман дуусна. 44 дугаар анги.
Родрес охин Хисториагаа ятгаж тэдний цуснаас амьд үлдэж энэ хүчийг өвлөх цорын ганц хүн нь тэр тул нэг тариа үзүүлээд тариаг өөртөө хийж Эрнийг эдхийг тушаана. Энэ тариа бол урд нь Эрний аав Гэриш аягрын хүүдээ тарьж түүнийг титан болгож байсан яг тэр зүйл юм байна. Ерөнхийдөө бол хүмүүсийг титан болгоход энэ тарианд ашиглагдаж байгаа шингэн зүйлээр титан болгоод титан болсон оюун ухаангүй титаныг оюун ухаантай хүчтэй титан болгохын тулд жишээ нь Эрен ч юм уу, Ааны ч юм уу, Райнер шиг оюун ухаантай хүчтэй титан эзэмшдэг хүмүүсийг идүүлснээр нөгөө энгийн тэнэг титан нь хүнч болчдөг, титанч болчдөг, игэлгүйч чадвартай болчдөг юм байна л та. Бодлого Левигийн баг агуйн гүн рүү амжилттай нэвтэрч Кенигийн алуурчдтай ширүүн тулаа хийж эхэлнэ. Тэд утаад бөмбөг болон тосыг ухаалгаар ашиглаж мэрэгэн буучдын харааг бүрэн хааж дайсны шин зэвсгийн хамгийн том сул тал болох цум цэнэглэх хугацааг ашиглан хурдтай дайралт хийнэ. Энэ үед Леви Кени хоёрын тулаан дээд цэгтээ хурж Леви Кенийг хүн шархтуулан хан руу шидснээр Кени ухаан алдан унваа хөрхий. Нөгөө талд Родрес охиндоо ханны түүхийг үргэлжлүүлэн тайлбарлаж 100 жилийн өмнө анхны хаан үүсгэгч титаны хүчээр 3 том ханыг босгож хүмүүсийн ой санамжийг устгасан. Мөн 8 жилийн өмнө Хисториагийн эгч Фрида өөрийн авгах үүрийг эдэж энэ хүч болон дэлхийн бүх ой санамжийг өвлөн авсан бөгөөд энэ нь үеэс үед уламжлагдаж ирсэн зүйлээ гэдгийг хэлдэг. Гэвч Эрний аав Гриша энэ хүчийг булаасан тул одоо үүсгэгч титан Эрний дотор байгаач зөвхөн хааны цустай хүн л үүнийг идэвхжүүлж чадна. Эрэнд энэ хүч байх шаардлагагүй. Тэр зөвхөн сав төдий бөгөөд хэрв хүчийг хааны гэр бүлд буцааж өгөхгүй бол энэ дэлхий там хിവэрэ үлднэ л гэдэм байна. Үүнийг нууцаар сонссон Кени Родрес яг үндэ бол өөрөө титан болохоос айж охиноо ашиглаж байна гэж гадарлаад Эрний духыг зүсч титан болж тулдахыг шаардлаа. Гэвч Эрен тулдахыг хүссэнгүй. Мань хүн бол энэ хүчнийхэн төлөө маш олон хүн амиа алдасныг ухаарч өөрийгөө анханасаа төрөх ёсгүй байжээ гэж янз янзын бодноо. Эрний энэ байдал Хисториад юмэрий хэлж байсан өөрийнхөө бахархаж чадах амьдралаар амьдр гих үгийг сануулж тэрээр аавынхаа галзуу үзэл бодлыг эрсний цааш хэрв хааны гэр бүл ийм хүчтэй юм бол яагаад өдий хүртэл титануудыг устгаагүй юм бэ гэж асуугаад тариурыг газар шидээд хагалцдаг. За тэгсэн төлөвлөгөө нурсан Родрес аргаа бараад шалан дээр асгарсан тарианы шингэнийг долгож өөрөө титан болон хувирч гиснээр энэ ангиман дууснаа. 45 дугаар анги. Родресийн хувирсан титан колоссал титанаас ч 2 дахин том буюу 120 м-ийн аврах том мангас болж хувирснаар агуу бүхэлдээ нурж эхлэнэ. Левигийн баг Эренийг гинжинээс нь салгаж амжсан ч зүгтх зам бүрэн хаагдчихээ хөрхий. За тэгсэн Эрен өөрийгөө хэрэггүй амтан гээл бууж өгөхийг хүссэн ч багийнхан түүнийг ухааруулж зоригжууллаа. Энэ үед Эрен газар хэвтэх хуйг гэсэн бичгтэй лонхтой шингэнийг олж хараад түүнийг хазаж ун титан болж хувираад биеэ бүрэн хатууруулж агуйн нуралтыг тогтоон бүгдийг авардаг. Энэ нээрэнд Мария ханыг нөхөх хатууруулах чадвар сууж өгснийг баталж байгаа юм л та. Тэд агуугаас гарч Эрвин командлагчийн багтай нэгдлээ. Тэгс Родресийн аврах титан хөвлөгөөрөө мөлгсөөр Сена ханны оорууд дүүр рүү чиглэж байгааг манай хэд харваа. Тэд замдаа төлөвлөгөө боловсруулах бөгөөд энэ үед Эрен намайг Род дидүүлж дараа нь түүнийг баривчлаад анхны хааны үзэл бодлоос нь салгаж ухааруулъя гэсэн санал гаргана. Гэвч Хистория үүнийг эрс эсэргүүцэж анхны хааны номлолыг хинч давж гарч чадахгүй. Харин ч үүсгэгч титаны хүч хааны цуснаас гадуур Эрэнд байгаа нь хүн төрлөختөнд шинэ боломж нээж байна. Эрний аав Гришад үүнийг шийдэх ямар нэг арга байсан учраас л энэ хүчийг өгсөн. Үүний хариулт Эрний гэрийн зойронд байгаа байх гэж хэлдэм байна. Хистория аавыгаа устгах цэргийн төлөвлөгөөг бүрэн дэмжих бөгөөд Эрвин энэ бүхний эцэст Хисториаг албан ёсоор ханны шинэ хатан хаан болохыг хүслээ. 46 дугаар анги. Родресийн авраг титан ухаан мэдрэлгүй зөвхөн амьд организмын дулаан хүн ам шигүү суурьсан газар руу сорон зомыг тэмүүлж байлаа. Хэрвээ орвод дүүргийн ард иргэдийг хотоос гадагш нүүлгэн шилжүүлвэл тэрхүү авраг мангас чиглэлээ өржилж шууд ханны дотоод гүн рүү дайрах аюултай байв. Тиймээс Эрвин нэгэн зоримог бөгөөд эрсдэлтэй төлөвлөгөө боловсруулдаг нь тэрээр иргэдийг нүүлгэх бус харин ч ханны ирмэг дээр зориуд цуглуулж өөртөө татах өгөөш болгон ашиглахаар шийджээ. Зангийн төлөвлөгөөний дагуу ханан дээр суйрлуулсан хэдэн 10 их буунуудаар зэрэг гал нээсэн ч Родын авраг биед энэ нь яг л шумуул хазж байгаа мэт ямар ч нөлөө үзүүлсэнгүй. Яг энэ үед дуршуулын салаа тесрэг бодисоор дүүргэсэн торхнуудыг бэлэн болгов. Тэгсэн энэ үед Эрэнд тулааны өмнө Хистория хэлэхдээ би зүгээр нэг нэр төдий хатан байхыг хүсэхгүй байна. Ард түмний итгэлийг үнэн зүрхнээс нь олохын тулд би энэ тулаанд биеэр оролцож хөв тавилангаа өөрөө шийднэ л гэдэм байна. За ингээл Титан ханыг тулж басах тэр агшинд Левигийн баг хурдтай хөдөлж тесрэг бодистой торхнуудыг түүний хоёр гарт зоож дэлбэлснээр түүний тулгуурыг устгалаа. Яг тэр мөчөд Эрен Титан болж хувраад асар том шуудай дүүрэн тесрэг бодисыг Родын ил гарсан авраг ам руу шууд чигэж орхисноор баг цэргүүд гал асаах сумаар харваж Родресийн толгой цээж хэсэг агаарт хэдэн зуун жижиг махны хэрчмүүд болон бутран дэлбэрлээ.
Хэрв түүний гол бие буюу шилэн хүзүүний хэсгийг олж устгахгүй л бол тэрээр дахин нүхэн төлжиж босох аюултай. Тиймээс цэргүүд агаарт бутарж унах махны хэрчмүүд рүү дайрч жинхэнэ биеийг хайж гэллээ. Тэгсэн яг энэ үед Хистори агаарт гайхалтай эргэлт хийж Родрисийн гол нухсыг яг зөв байрлалаар нь тас завч устгаж чадлаа. За тэгэл манай хүн цугларсан ард олны өмнө би бол энэ хааны жинхэнэ эзэн Хисториа Рейс байна гээл нэрээ тунхаглалаа. Нөгөө талд Кенни Акарман болор агуйн дийлбэрлэлтээс арай гэж амьд гарсан ч аимшиг түлэгдэлт хүнд шархнаасаа болоод ой модон дунд амьсгал хураах төхөөл хөвдөжидэг. Гэвч түүний гарт агуйн гүнээс нууцаар авч амжсан титан болгох хүчрхэг тариур байлаа. 47 дугаар анги Леви шархадсан Кеннийг олж уулзахад Кеннийг ухаан балартаж өөрийн өнгөрсөн амьдралаа дурслаа. Тэрээр залуу байхдаа ханны жинхэнэ эзэн хаан үндэслэгч титаны эзэмшигч өөрийн Рейстэй тулдаж байснаа санана. Кенни түүнийг хөнөөхийг завдсан ч өөрийн түүнийг хүчээрээ дарахын оронд Акарманы овгоос өвдөг сүдө уучлалтгүйж түүнд асар том уучлал энэрэнгүй сэтгэлийг харуулсан байт юм байна л та. Ингээд энэхүү агуу чанарыг биширсэн Кенни түүний үнэнч дайсан төдийгүй хамгийн дотны анд нь болж төв засгийн газрын цэргийн цагдаагийн багийг байгуулж өгчээ. Ингээд Кенни Левид нэг гашуун үннийг хэлж өгнө. Энэ дэлхийн бүх хүмүүс амьд үлдэхийн тулд ямар нэг зүйлийн боол байдаг. Архины боол, эмэгтэй хүний боол, мөнгөний боол, эсвэл бүр миний хувьд өөрийн шиг тийм агуу сэтгэлтэй хүчрхэг нэгэн болох гэсэн тэрхүү хүсэл шунлын боол. Жиж гисэн ямар нэг зүйлийн боол гэж хэллээ. Төгсгөлд нь Кенни Левид өөрийгөө түүний ээж Кушелийн төрсөн ах буюу Левигийн авга ах гэдгээ албан ёсоор хэлдэг. Тэрээр Левиг багт нь өөршгөө алуурчин болгож хүмүүжүүлсэн ч өөрийгөө хизээч хэн нэгэнд чухал хүн байж чадахгүй гэдгийг мэдэрсэн учраас Левиг орхин явсан гэдгээ хэлдэг. За ингээд Кенни маань өөртөө тариаг тарьж амьд үлдэх боломж байсан ч титан болгох тариурыг Левигийн гарт татгуулад түүний өмнө нүдэ мөнхөд аннаа. Хэдэн өдрийн дараа Хисториа Рейс Родрисийг өөрийн гараар устгасан цуутай гавьяатайгаар ард түмнийхээ өмнө гарч албан ёсоор ханны шинэ хатан хаан болж Синтидээ заларлаа. Түүний зоригтой үйлдэл ард иргэдийн шин засгийн газарт итгэх итгэлийг бүрэн сэргээж Хисториа хатан хаан болсныхоо дараа багийнхантайгаа уулзаж эрх мэдлээ ашиглан хамгийн ихэнд хийхийг хүссэн нэгэн хөгжилтэй зүйлээ хэрэгжүүлдэг нь тэрээр урд нь Левид би хатан хаан болохоор чамайг яасан ч хамаагүй нэг цогноо гэж амласан байсан бөгөөд Левигийн өмнө очин түүнийг чанга гихч нь нударж авнаа. Багийнхан Левиг уурлах болов гээл гайхсан чинь Леви тэдний өмнөөс бүр халуун дулаанаар мишээж баярлаа гэж чин сэтгэлээсээ хэлэв. Энэ хооронд ханны гадна Шиганшина дүүрэгт нэгэн ширүүн тулаан хэдийнэ дуусч байлаа. Хуйгалсан титан болох Райнер үслэг титанд маш хүн дээр ялагдаж газар дунсан байх бөгөөд үслэг титаны дотроос зиг гих нууцлаг хэрэг гарч ирдэг. Тэрээр Бертолдод хандан одоо Ааныг аврах хувийн асуудлаа хойш тавьж бүх хүчээ Эрний дотор байгаа координат буюу үндэслэгч титаны хүчийг булааж авахд чиглүүлэх хэрэгтэй байна гэд дараагийн цус дайны төлөвлөгөөгөө зарласнаар энэ анги маань дуусна. 48 дугаар анги. Хисториа хатан хааны суудалд суугаад хэдийнэ 2 сар өнгөрчээ. Тэрээр өөрийн эрх мэдлээр ханны гүнд байдаг ядуусын дүүргийн үнчин хүүхдүүдийг хамгаалах халамжийн төвүүдийг байгуулж ард түмэндээ үнчин хүүхдүүдийн хатан хаан хэмээн хүндлэгдэх болов. Энэ хооронд Эрний титаны бие хадууруулах чадварыг ашигласан технологи асар хурдтай хөгжиж тэд ханны ирмгээс титануудыг ямар ч цэргийн хохирлгүйгээр шууд дээрээс нь толгойг нь бяцлах аврах том гилотин шиг механик машин зохион бүтээжээ. Эрен ой сарамжаа урсгал дунд нь ухаж суухдаа аавын талаар мэдж байж болох нэг хүний гинт сандгаа. Тэр бол тэднийг цэргийн бэлтгэл сургуультад анх орж байхад нь аимшигтайгаар дарамтлагдаг байсан сургагч багш Киш Шадис байлаа. Ингээд туршуулын салааны гол хүмүүс болох Эрен, Микаса, Армин, Леви, Хаанжинаар Киш багш дээр очиж үннийг нэгтгэ. Тэгсэн Киш тэднээс юу ч нуусангүй. За тэгээд мань хүн өөрийгөө ердөөл энэ түүхийн хөндлөнгийн үзэгч байсан гээл өнгөрснөө хуучилж эхлэв. Түүнээс 20 гаруй жилийн өмнө Киш ханны гадна туршуулт явж байхдаа хаанаас ирсэн мэддэхгүй өөрийнхөө нэрнээс өөр юуг санахгүй байгаа Гриша игрийг анх олж хан руу оруулж ажилтаа. Бодлого Гриша ханны дотор гайхалтай эмчилж Киш түүнд ухаангүй дуурлаж явсан Эрний ээж Карлаг танилцуулж өгсөн байна. Киш өөрөө туршуулын салааны өмнөх командлагч байсан бөгөөд түүний өдөртөө явуулсан ажиллагаа болгон бүтлгүүтэж үе олон цэрэг ам өргөддөг байваа. Гриша түүнийг чи бол сонгогдсон тусгай хүн гэж үргэлж зоригжуулдаг байсан ч Киш өөрийгөө тийм хүн биш гэдгээ ухаарч тушаалаа залуу эрвэн шилжүүлээ өгч ажилтаа. Мария хаан нуурга тэр цус өдөр Гриша Киштэй дөрвөсний хуаранд дахин таарлцсан байна. Эхнэр Карлагаа титануудад идүүлж үгснийг дуусан Гриша ухаан солиорох төхөж Эрнийг дагуулan ойн гүн рүү оржээ. За тэгээд Киш тэдний араас нууцаар дагсан ч Гриша түүнийг цааш явахыг хоригилж зөвхөн Эрнийг аваад одсон байна. Тэнд юу болсныг Киш мэдээгүй бөгөөд
Ойн гүнээс асар том гэлба цацарсны дараа очиход тэнд зөвхөн ухаан алдсан Эрен л ганцаараа хэвтэж байжээ. Эренийн ээж Карла өвхийнхээ өмнө Киштэй уулзахдаа миний хүү заавал агуу сонгогдсон нэгэн байх албагүй. Зүгээр л энэ дэлхийд мэндэлсэн өөрөө агуу зүйл гэж хэлж байсныг Киш Эрент дуулгав. За ингээд Эрен өөрийгөө агуу биш ч гэлээ ээжийнхээ тэрхүү хайрын төлөө зүрхээ зориулж туршуулын салааны дайчин хэвээр үлдэхээр шийдснээр энэ ангиман дуусна. 49-р анги. Цэргийн дээд хэмжээний хурал дээр Кенигийн үххийнхээ өмнө Левид үлдээсэн титан болгох тариутай хайрцгийг энд хариуцуулах тухай асуудал үүслээ. Энэ тариа хэнийг ч хамаагүй титан болгож үхлээс аврах хүчтэй тул Эрвин командлагч уг хайрцгийг хамгийн эгзэгтэй үед зөв шийдвэр гаргаж чадах Левид бүрэн итгэж даатах өгдөг. Тэдний гаргасан дараагийн таамаглалаар Эрений аав Гриша бол ханны гаднах соёл иргэншлээс ирсэн нууцлаг хүн бөгөөд тэрээр ханны бүх нууцыг Шиганшина дүүрэгдэх Эрений гэрийн зойронд нуусан байгаа. Одоо туршуулын салааны гол зорилго бол Мария хааныг эргүүлээ авч тэрхүү хонглын нууцыг тайлах явдал юм. Дайнд мордохын өмнөхөн цэргүүдэд асар хэмжээний махтай том найр зохион байгуулж өгвөө. Сүүлийн 4 сарын турш үхэл хагцал төрийн эргэлтгээд бүхий л аимшиг зүйлийг хамт туулсан Эрен Микаса Армин 3 шөнө ноддын доор дахин сууж зүрхэнээ ярилцсанаа. Энэ үед Армин урдын адил ханны цаана байх далай элсэн цөл мөсөн улс гээл гадаад ертөнцийн үзэсгэлэнт газруудыг заавал хамт үзэн шүү гээл хүүхд насны гэгээ мөрөдлөө ярьдаг. Маргааш өглөө туршуулын салаа Мария хааныг чөлөөлөх агуу дайндаа албан ёсоор мортоход энэ удаагийн явах үе урдынхаас төсөөр байлаа. Өмнө нь тэднийг үхэл рүүгээ явж байна. Татвар үрлээ гэж үзэн яддаг байсан ард иргэд ханан дээр цуглаж тэднийг уухайлан дэмжиж Эрвин командлагчийн нэрийг дуудан орилноо. Анх удаа ард түмнийхээ бүрэн итгэл найдварыг хүлээсэн Эрвин командлагч энэ үед тим гихий аргагүй хүчтэйгээр хашгирч нийт цэргүүдийнхээ зоригийг бадрааснаар тэд Шиганшина дүүрэг рүү хувь тавилангийнхаа хамгийн том тулаан руу хөдөлж байгаагаар энэ ангиман дуусна. 50-р анги. Эрвиний удирдсан цэргүүд Шиганшина дүүрэгт бараг л хүрээд ирлээ. Яг энэ газраас л бүх зүйл ихсэн болохоор цэргүүд хот руу нэлээд дөхөж очсон байлаа. Тэгэд бүгдээрээ мордносоо бууж дайралтын төхөөрөмж ашиглан ажиллагаагаа эхлүүллээ. За тэгээд Шиганшина дүүргийн гаднах хан болон Мария хаан руу ордог дотор талын хаан гээд нийт 2 том нүх байгааг тэд харлаа. Бүгд гадна талын нүх рүү дөхөж очсон бөгөөд Эрен өөрийн титан болон хадууруулах чадвараа ашиглаж гадна талын нүхийг бөглөх ёстой байлаа. Армийн эргэн тойрноо шалгаж байгаад газар дууж байгаад үлдээсэн 3 аяг ус болон бусад зүйлсийг олов. Эндээс харвал ямартай ч хамгийн багадаа 3 дайсан энд дотож байгаа нь тодорхой болов. Энэ үед Эрвин командлагч Армины авьяас чадварыг үнэлж дүүнд 1 баг удирдуулахаар өгдөг. Цэргүүдийг 2 баг болгон хувааж ханны ойролцоох 6 талт байшингууд болон эргэн тойрныг нэгд нэгэнгүй нэгжих тушаал өгөв. Учир нь эргэн тойронд ганц ч титаа харагдахгүй нам хүн байлаа. Нэгжээд юу ч олдохгүй байсан тул Армийн дайсны удирдагчийн өнцгөөс бодж эхлэв. Ингээд бодоод үзэхэд гинт дайрч болох, хаанч нуугдаж болох газар бол зөвхөн ханны дотор тал байлаа. Энэ үед нэг цэрэг ханнаас хөндөй зайволж дотор нь Райнерыг нуугдаж байгааг илрүүлдэг. Гэвч Райнер гинт гарч ирээд нөгөө цэрэгийг шууд хутгалж амьд нь хүрвээ хөөрхий. Үүнээс илүү алдаа гарахгүй тулд Леви маш хурдтайгаар дээрээс нь шууд дайрч Райнерийн хүзүүрүү сэлмээрээ завчав. Ингээд Райнер үхлийн шарх авсан ч сүүлчийн мөчөд хамаг ухамсараа бие рүүгээ шилжүүлж амжлаа. Тэгээ шууд хоёрт титан болж хуурдаг. Яг тэр үед үслэг титан болон түүний армийн олон титан ханны гадна талд зэрэг хуурж цэргүүдийг бүрэн бүслээд авав. Тэгсэн үслэг титан хан руу том том чулуунууд шидэд туршуулын салааныхны ухрах замыг хаачт юм байна. Ингэснээр одоо хэн энэ дэлхийг захирах вэ гэдэг үхлийн шийдвэрлэх тулаа ихснээр энэ ангиман дуустдаг. 51-р анги. Райнер хоёрт титан болоод босоод ирлээ. Энэ үед туршуулын салааныхан 4 хөлс нэг хачин титан нуруундаа хайрцагтай ачаад зөөгөөд явж байгааг олж хардаг. Тэр титан ухаантай болох нь илт байлаа. Тэгтэл үслэг титан гараараа газар цохиж жижиг хэмжээтэй титануудыг дайрахыг тушаалаа. Харин том титанууд нь хөдлөхгүй байранд үлдчихсэн юм байна. Энэ үед Эрвин дайсны төлөвлөгөөг шууд гадарлав. Дайснууд нь тэдний мордыг устгахыг хүсэж байгаа юм байна л та. Бүслэтэд орж мордоо алдвал цэргүүд хоол хүнс хүч тамираа барж тулалдах чадваргүй болно. Ингүүл дайсан чи ямар ч охирлгүйгээр ялах байлаа. Эрвин мордоо хамгаалахын тулд цэргүүдийг 2 баг болгон хувааж харин Левигийн багт 2 титаныг устгах даалгавар өглөө. Тэдэнд аянгат жад гэдэг шин зэвсэг байлаа. Эрвин өөрөө мордоо хамгаалж үлдэх ба үслэг титаны хөдөлгөөнийг ажиглан энэ тулаанд заавал ялна гэдэгтээ итгэлтэй байлаа. За ингээд дээр нь титан болж хувраад 2 титаныг өдөөн хатгаж ханнаас холдуулж хотын төв рүү дагуулангүйвэ. Энэ нь мордоо хамгаалах мөн хаанжигийн багийнхан дайрах боломж олгох төлөвлөгөө байсан байна л та. Энэ үед хаанжи болон Микасагийн баг 2 титан руу 2 талаас нь зэрэг дайрав. Харин Эрений хувьд бол өмнө нь Райнерт ялагдж байсан ч
Энэ удаа хатуурах чадвараа ашиглаж нудрага хуйгил сурсан байлаа. За ингээд Эрийн хүчтэй цогцолтууд хуйг титаны нүүрний хуйгийг үүрүүлж унгаж эхэлт юм байна. Урд өмнөх олон цэргүүдийн золиос үхлийн ачаар л өнөөдрийн дэрснээ Эрин мэдж байлаа. Тэрээр дэлхийн үннийг нуусан Эрийн гэрийн зорилуу харж зогсоно. Яг энэ үед Хаанжи Микаса хоёр шин зэвсгээ ашиглаж Райнер руу дайрлаа. Энэ зэвсэг нь титаны арьсанд зоогдсныхоо дараа маш хүчтэй дэлбэрдэг тул хуйг титаны шилэн хүзүүний зузаан хуйгийг эмтэлж чадлаа. Тэгээд дахин нэг удаа жадаар харуулж хуйг титаныг дагсныхын ард тасралтгүй хүчтэй дэлбэлж орхилоо. 52 дугаар анги. Үйл явдал түр ухарч Эрин ханны нүхийг хатууруулах чадвараараа бөглөхөөс өмнөх үе рүү шилжинэ. Тэр үед Райнер Бертолд хоёрын нууцыг нэгэн цэрэг санамсаргүй байдлаар яриаг нь сонсоод мэдчихсэн байдаг. Нууцаа алдахгүй тул тэд Марког барьж аваад дайралтын төхөөрөмжийг нь тайлж аваад титанд бариулж амьд нь хүрсэн байна л да. Харамсалтай нь Райнер өөрөө сэтгцийн өөрчлөлттэй байсан тул Марког үхэж байхад Марко яагаад титанд идүүлж байгаа юм бэ гэж уйлан өөрийнхөө хийсэн зүйлийг санахгүй ухаан балартж байлаа. Дараа нь тэдний удирдагч болох Зик гарч ирээд тэдэнтэй уулзаж бидний даалгавар бол Эринийг олж авч энэ цуст түүхийг эцэс болгох явдал юм шүү гэж сануулдаг. Энэ үед дөрвөн хөлтөө тээвэрлэгч титан гүйж ирээд туршуулын салааныхаа ирж байгааг мэдэгдэнэ. Ингээд Зик Бертолдод хандан чи бол манай хамгийн хүчтэй зэвсэг. Дааж дандаа хулчиж бусдаас хамааралтай явдаг. Гэхдээ одоо бүх зүйлийг нэг мөсөнд дуусгах цаг болсон гэж хэлээ түүнд итгэл хүлээлгвэ. Буцаад одоо үеийн тулаан руу шилжихэд Левит хүзүүгээ цавчуулсан Райнер үхээс өмнө чангаар хашгирч Зик рүү дохио өгдөг. Дохиог авсан үслэг титан Бертолдын нуугдсан торхыг ханны цаанаас хотын төв рүү шууд шидэж орхиваа. Ингээд Бертолд торхноос гарч ирээд Райнер дээр очиод Райнер ухамсараа биеийнхээ бусад хэсэг рүү шилжүүлсэн байсан тул арайч үхчихээгүй шархаа нүхэн сэргээж байлаа. Бертолд түүнд бид одоо бүгдийг дуусгах хэрэгтэй. Эсвэл бүгд үхэн гэж хэлээд Райнерыг төрүүлдэвэ. Энэ үед Армин Бертолдыг яриагаар саатуулах гэж хилцээр хийхээр дөхөж очино. Гэвч Бертолд өмнөх шигээ сул дорой аймхай байхаа болсон байлаа. Тэрээр Арминд хандаж та нар бүгд үнэхээр сайн нөхдөөд байсан. Бидэнд та нарыг устгах ямар нэгэн хувийн үс ханзу байхгүй шүү. Гэхдээ та нар бүгд өгөх ёстой гэж шийдэмгий хэлвэ. Яг энэ үед Микаса ардаас нь гинттэй арч Бертолдын толгойг цавчих гэж оролдсон ч Бертолд маш сайн хамгаалж зугтаж амжлаа. Ингээд Бертолд агаар төсөрч гараад шууд Колоссал титан болж хувирснаар асар том дэлбэрэлт үүсвэ. Энэхүү аимшиг дэлбэрэлтэд эргэн тойрны бүх байшин байрлал үнсэн товор болж галд автдсан байна. Энэ үед Хаанжигийн багийнхан дэлбэрэлтийн гооломтод дэндүү ойрхон байсан тул бүгд сургаггүй болж амьд үлдсэн хэсэг нь тодорхойгүй болно. Армийн үлдсэн цэргүүддээ ухрах тушаал өгсөн ч хэрвээ үлэмж титаныг ингээд хот руу цааш нь явуулчих бол ханны нөгөө талд байгаа Эрвин болон Морд галын дунд бүслэгдэж бүгд өгөх аюултайг ойлгов. Тиймээс тэд ухрах аргагүй болж яг энэ үлэмж титантай тултахаас өөр аргагүй болов. Колоссал титаны Шиганшина дүүргийг галдан шатааж юу ч үлдээлгүй сүйтгэж эхэллээ. Бертолдын сэтгэл зүг буруу тооцоолсон Армин одоо яахаа мэдгүй багийн удирдлагыг гартаа авч чадахгүй сандарч байлаа. Тэгтэл Эрин титан болж ураад үлэмж титаны анхаарлыг татахын тулд хөлнөөс нь бариад зогсоох гэж оролдсон ч Бертолд түүнийг зүгээр л ганц өшөглөөл хан руу шидчихдэг. Ингээд Эрин ухаалтдаг. Энэ үед Микаса, Жан, Кони, Саша нарын баг үлэмж титан руу жадаар дайрах гэж үтсэн ч түүний биеэс гарах асар халуун уур утаа зэвсгийг нь буцаа шидээд дэлбэрэлийн хилтерхийнүүд нь цэргүүдийг бүр шархтуулаад байдаг. Энэ үед нөгөө талд Райнер ч бас шархаа нөхөж дахин хөл дээрээ босоод ирдэг. Харин ханны нөгөө талд нөхцөл байдал бүрч дор байлаа. Үслэг титан алс холоос том чулуунуудыг бутал шидээл байдаг. Ханны гадна талд байсан морд болон цэргүүд тэр жигтэй чулуунд оногдож ам үрэгдээд Эрвин дарга Леви ахмад болон үхтлээ айсан хэдхэн шин цэргүүд лэмдүүлдэг. За ингээд ухрагч газаргүй урагшлагч боломжгүй болсон тул шин цэргүүд бол бүгд итгэл алдаал уйлаад эхэлдэг. Энэ үед Эрвин Левитэй ганцаарчлан уулзаж эцсийн төлөвлөгөөгөө хэлдэг. Тэрээр би ердөөл энэ дэлхийн үннийг Эриний гэрийн хонголд юу байгааг өөрийн нүдээр үзхийг л амьдралынхаа цорын ганц зорилго болгож ирсэн. Тэр үнэн яг одоо миний гар сунгаад хүрэх газарт байна гэж хэлээд нулимс туслуулнаа. Гэвч тэрээр өөрийн хүсэл мөрөөдлийг золиослон амьд үлдсэн шин цэргүүдийг удирдах үслэг титаны өмнөөс үхлийн дайралт хийхээр шийддэг. Тэдний төлөвлөгөө бол тэд өөрсдийгөө өгөөш болгож үслэг титаны харааг өөрсдөө тусгаж байх оронд Леви хажуугийн жижиг титануудыг ашиглан араар нь тойрч зэрлэг титаныг гинт дээрээс нь цавчих төлөвлөгөө байлаа. Ингээд Эрвин шин цэргүүдийг дагуулan мордон унж үслэг титан руу хамаг хүчээрээ хашгираа дайрлаа. Тэд үслэг титаны харах орчныг хаахын тулд агаар дутаад төхөө харуу өргөшилж байлаа. Энэ үед нөгөө үслэг титан тэднийг үхэл рүүгээ зүтгэж буй тэнэгүүд
гэж доромжлоод асар том чулуунуудыг бутлан шиддэм байна. За тэгэл нөгөө шидсэн чулуун мөндөр шиг бугаал зэргүү дараараас өргөдөж хамгийн түрүүнд явсан Эрвин дарагч бас хөвлийн хэсгэрээ хүн чарахтан морин дээрээсээ шидэгдчихлээ. Туршуулын салааныхан хүн төрлөختний ирээдүйн төлөө амнасаа хайр найргүй золиосож байгаагаар энэ анги маань дуусна. 54-р анги Эрвин чулуунд оногдсон унсанч түүний өдөрцөн цэргүүдийн үхлийн дайралт сэтгэл зүтгэл зүгээр нэг замхарсангүй. Тэд утаад тохиондонд араараасаа цусан далай болон унаж байх хооронд Леви ахмад тэдний золиосыг ашиглан үслэг титанд маш ойрхон дөгж очижээ. Ингээд ногоон утаан дундаас Левиг гинт гарч ирэхийг харсан үслэг титан ухаан алдтал аваа. Өмнө нь Райнерыг анхааруулж байсан Леви гэж нэг амар амтан бий гэсэн үг одоо биелэлээ олж зийг жинхэнэ там гэж юу гэдгийг өөрийн биеэр мэдэрлээ. Леви асар хурдтай дайрч үслэг титаны чулуу шиддэг гарын хэдэн хэсэг болгон хэрчиж хөлийг нь шүрмсийг тасалж нүдийг нь зүсээд ёстой махан татш болгоно. Ингээд зикийг титаны биеэс нь шууд гаргаад сэлмээ тулган хяналтандаа авлаа. Леви зикийг шууд алжихгүй дүр хүлээхээр шийдэв. Учир нь тэрээр амьд үлдсэн хэн нэгэнд магадгүй Эрвинд титаны тариаг тарьж зикийг идүүлснээр зэрлэг титаны хүчийг олж авахыг хүсэж байлаа. Гэвч Левиг инхүү эргэлзэж байх хооронд дөрвөн хөлтөө тээвэрлэгч титан гинт гарч ирээд зикийг амандаа зуун зүхтааж орхиваа. Зик зүхтаж байхдаа үлдсэн жижиг титануудаа Левиг алгаж тушаасан тул Леви тэдгээр титануудтай тулдахаар үлдэж араас нь хөөж чадсангүй. Арай ханны дотор талд Армин Бертолдыг ажиглаж байгаад түүний бие уур савсах тусам улам бүр туранхай жижигхэн болж байгааг анзаарчээ. Ингээд Армин нэгэн төлөвлөгөө бодж олоод ухаан алдсан байсан Эрнийг сэрэвэ. Микаса болон үлдсэн цэргүүд хуйг титаныг саатуулж байх хооронд Армин Эрен хоёр үлэмж титаныг устгахаар боллоо. Армин Эрний нүд рүү хараад бид хоёр хамтдаа ханны цаадах даалайг заавал үзнэ гэж амласан шүү дээ. Би хизээш худлаа ярьдгүй гэж хэлдэг. Үүний дараа Эрен ухаангүй ханны дээрээс доош унж байгаа юм шиг жүжиглдэг. Энэ үед Бертолд Эрний хүч нь барагдаад унчлаа гэж бодноо. Тэгтэл Армин дайралтын төхөөрөмж ашиглаж үлэмж титаны шүдэнд дэгээгээ зоож урд нь очлоо. Тэгсэн Бертолд түүнийг холдуулахын тулд асар халуун уураа тасралтгүй үлээж эхэлт юм байна. Гэвч Армин дэгээгээ титаны мах руу биш хуйгалсан шүдэнд нь зооцсон учраас халуун уранд нь мултарч чадахгүй ёстой л мах шиг чанагдана. Уур тасралтгүй гарч байх үед үлэмж титан байрнаасаа хөдөлж чаддгүй тул сул талтай байлаа. Армин өөрийн амьдрал мөрөөдлөө Эрен татгаж Эрнийг араас нь дайрах цаг гаргаж өгөхийн тулд тэрхүү аимшигт халуун уурыг биеэрээ хааж нүүр солтоо шатсаар байлаа. Нөгөө талд Микасагийн багт хуйг титаны эсрэг ганцхан жад үлдээд байлаа. Тэд жадаа харавсан ч байндаа тус чадсангүй. Яг нэг зэгтээ мөчөөд үгсэн гэж бодож байсан хаанжи гинт гарч ирээд Райнерийн амны хуйгийг жадаар дэлбэлж өгдөг. Ингээд боломжийг алдалгүй Микаса хуйг титаны ам руу ороод сүүлчийн жадаараа дэлбэлж Райнерийг титаны биеэс нь салгаж гадна тал руу шидэж орхидог. Нөгөө талд үлэмж титаны уур гаргах хүч дуусч Армин бүрэн шатаж газар унах үед Бертолд өөрийгөө яллаа л гэж боддог. Гэвч тэрээр ардлаа харахыг мартсан байлаа. Эрен хатуурах чадвараа ашиглаж өөрийн титаны хоосон арьсыг газарт үлдээгээд өөрөө хүн төрхөөрөө дайралтын төхөөрөмж ашиглаж үлэмж титаны ард нь гараад ирсэн байдаг. Ингээд Эрен Бертолдын шилэг үзэг шууд завчиж түүнийг титаны биеэс нь гаргаж ирдэг. Ингээд шатсан Армины биеийн хажууд Бертолдыг чирж авчрахтаа Эрен нулимс туслуулж Армин чи хинээс ч илүү баатар байсан шүү гэж хэлснээр энэ ангиман төгсдөг. 55 дугаар анги үслэг титан буюу зийг зүхтаж явахдаа Эрен дээр ирдэг. Тэрээр Эрнийг хараад би чиний зовлон маш сайн ойлгож байна. Бид хоёр хоёулаа чиний эцэг Гриша Игрийн золиос түүнд тархиа угаалгасан хүмүүс гэж хачирхалтай үгсийг хэлдэг. Яг энэ үед араас нь бүх титануудыг нь хэрчиж устгаад цуснд будагдсан Леви ахмад яг л мангас шиг гараад ирнэ. Энэ үед зийг Левигээс үхтлээ яагаад тээвэрлэгч титантайгаа хамт шууд зүхтаж чаддаг. Тэрээр зүхтахдаа Райнер би чамайг заавал босч ирж аврах болно гэж хашгирнаа. Энэ хооронд хаанжигийн багийнхан Райнерыг олзлон авч түүний биед байсан хайрцагтай захидлыг олдог. Энэ нь Юмирес historiад бичсэн захидал байв. Хаанжи Райнераас мэдээлэл авахар байцаах гэсэн боловч тэр юу ч хэлдэггүй. Гэвч яг энэ мөчөд нөгөө дөрвөн хөлтэй тээвэрлэгч титан гинт дайрч Райнерыг зүхтаалгаж амжлаа. Хаанжигийн багт одоо ямар ч олз үлдсэнгүй. Энэ үед Эрен шатсан Армины биеийн хажууд сууж байтал Армин гинт сулхаа эмсгэлж эхлэв. Ингээд Эрен түүнийг амьд байгааг мэдээд Левид байдаг титан болгодог тариаг санаж Левиг ирэхэд Арминд тариаг хийж Бертолдыг идүүлж аврыг гэж гуйдаг. Ингээд Левич зөвшөөрж тариаг гаргаж ирвэ. Гэтэл яг энэ мөчөд үхлийн дайралтаас ганцаараа амьд үлдсэн шин цэрэг Флок хүн чархадсан Эрвин даргаыг нуруундаа үржигсэн гүйж ирнэ. Энэ үед Левигийн өмнө хүн төрлөختний ирээдүг шийдэх асар хүнд сонголт тулгарна. Эрвин даргуу эсвэл Армин уу? Энэ үед Эрен Микаса хоёр Арминыг аврахын тулд ухаан алдаж Леви рүү зэрэг дайрахтаж бэлэн байв. Энэ үед Эрен Армин байхгүй бол бид ханны цаадах далай харж чадахгүй.
хүн төрлөختнийг аврах хүн бол Эрвин биш Армин гэж хашгирнаа. Энэ үед хаанжиж бас ирж Микасаг тэрвэрж аваад тайвшруулахыг хичээж бид маш олон дарга нөхдөд алдсан. Гэвч бид урагшлах ёстой. Хүн төрлөختөнд Эрвин дарах хэрэгтэй байна гэж хэлдэг. Энэ үед Флокчос Эрвин даргыг энэ там шиг дэлхий дээр буцаан авчирч дахин чөтгөр болгон амьлуулах хэрэгтэй гэж хэлнэ. Эцэст нь Леви бүгдийг холдохыг тушаагаад Эрвинд тариа хийхээр шийдвэ. Леви тариаг Эрвиний гарт хатгах гэж байтал ухаангүй байсан Эрвин гинт гараа дээшлөөж яг л баг сургуульд байхдаа ааваасаа ханны цаана хүмүүс байхгүй гэдгийг яаж баталж байгаа юм гэж асууж байсан тэр мөчөө зүүдлэн дуурваа. Леви үүнийг хараад Кенни ахынхаа хэлж байсан энэ дэлхийн хүмүүс бүгд ямар нэг зүйлийн боол байдаг гэсэн үгийг саналаа. Эрвин мөрөөдлийнхөө боол байсан бөгөөд Леви түүнийг дахин энэ там шиг ертөнцөд авчир зовоохыг хүссэнгүй. Ингээд түүнийг амгалан ойрсоосоо гэж хүссэн тул Леви шийдвэрээ өөрчилж тариаг Арминд хийвэ. Ингээд Армин Титан болоо хуурж дэрэгдэн байсан Бертолдыг шууд барьж идэв. Энэ үед Бертолд өрөвдөлтөөр Райнер, Ани намайг авраарэ гэж хашгирсаар амь өргөддөг. Харин Эрвин даргын хувьд бол Левигийн гар дээр амьсгалан 50-аар нүд амьдаг. Тэгээд Армин Титаны биеэс хүн төрхөөрөө эрүүл саруул болон гарч ирснээр энэ ангиман дуусдаг. 56 дугаар анги. Армин Титан болон хуурж Бертолдыг эдснийхээ дараа ухаан орж сэрлээ. Зэргүүд түүнд юу болсон талаар мөн Эрвин даргыг биш түүнийг аварсан тухай бүх үннийг хэлж өглөө. Энэхүү асар том тулааны ард туршуулын салааны ердөө ёсгөн цэргэл амьд үлдэж бусд нь бүгд үргэлдсэнийг мэдээд Армин маш ихээр шаналж өөрийгөө Эрвиний оронд амьд үлдэх хүн мөн эсгэд эргэлзэж эхэлнэ. Гэвч Леви түнд чи Эрвинийг орлож чадахгүй байж болно. Гэхдээ өөрийг чинь амьд үлдээсэн тэр сонголтыг хизээж битгий үнгүүдүүлээрэ гэж хэлдэг. Энэ үед Микаса хоёрч түүнийг дэмжиж Арминыг гайхалтай тактикийн авьяас чадвар хүн төрлөختөнд хэрэгтэй байсныг сануулнаа. Үүний дараа Леви, Ханжи, Эрин, Микаса гэсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг Эриний аавын нууцаа үлдээсэн гэрийн хонгил руу чиглэв. Одоо л бүх зүйл тодорхой болох цаг ирлээ. Сүрсэн Шиганшана дүүргийн гудамжаар алхаж явхад Эрин Микаса хоёрын сэтгэлд хүүхэд насныхан дурсамжууд араасаа хүүрч байлаа. Тэд Эриний гэрийн суурин дээр ирж зойрлоо буулаа. Тэгсэн Эринд байсан нөгөө түлхүүр зойрын модон хаалганы цоожинд таардгүй. Тэгсэн Леви ахмад хүлээж төвчлгөө хаалгыг шууд ганц өшөглөөд химгэлж орхидог. Дотгош орвол тэрхүү хонгил ердийн нэг им тарианы судалгааны өрөө шиг харагдж байлаа. Гэвч Микаса ажиллаж байгаад ширээний нууц шургуулгийг олсон бөгөөд Эриний түлхүүр яг тэр шургуулгын цоожинд таарч нэгдэв. Ингэж нэг туршуулын салаа асар их цус нулимс урсган байж Мария ханыг эргүүлж аваад Гришагийн нууц номыг гартаа оруулдаг. Шургуулган дотор Эриний ав Гриша эгрийн үлдээсэн 3 зузаа ном мөн нэгэн хачин зураг байлаа. Ханны доторх хүмүүс урд нь өмнө хизээш гэрэл зураг гэдэг зүйлийг харж байгаагүй тул бүгд үүнийг маш нарийн зурсан уран зураг байна гэж гайхацгаав. Зургийн ард Гриша эгрийн бичсэн зурвас байлаа. Тэрхүү зурваст би ханны гаднах ертөнцөөс хүмүүс маш тансаг соёлтой амьдардаг тэр газраас ирсэн хүн төрлөختөн огт мөхөөгүй гэсэн зочирдон мөнөн бичээтэй байдаг. Тэгэд үйл явдал Гриша эгрийн өнгөрсөн үе рүү ханны гаднах ертөнц рүү шилжинэ. Гриша жаахан байхдаа өөрийн эмэгтэй дүү Фейтэй хамт амьдардаг байжээ. Тэдний ээж нь ханнаас өөрсдийн амьдардаг дүүргээс хизээш гадагш гарч болохгүй гэж загтаг байв. Гэвч нэг өдөр тэд дээр нисэж буй асар том агаарын бөмбөлгийг илүү ойроос харахыг хүсч Гриша дүүгээ дагуулan харуулын цэгийг даван гадагш гарч гүйжээ. 57 дугаар анги. Гриша Фей хоёр ханнаас гарч явхад Марлийн үндэстний хүмүүс тэдний ханцуундаа зүүсэн тууцыг хараад яг л чөтгөр харж байгаа мэт үзий язаа харцаар ширтэн. Ерөнхийдөө бол Марли болон Элдиа гэж хоёр үндэстэн байгаа юм байна л та. Гэвч хүүхэд учраас юу ч мэдэхгүй хоёр жаал голын ирэг дээр очиж агаарын бөмбөлгийг багтан хар зогслоо. Гэтэл тэнд ажиллаа таслаа твтж байсан Марлигийн хоёр харуул цагта тэдний барьж аваад зөвшөөрлийн бичиг нэхвэ. Бичиг баримтгүй байсан тул Гриша миний дүг битгий шийдэг бүх бурууг би хүлээе гэж гуйдаг. Крюгер гэдэг цагдаа нь Гришаг зодож шийдэхээр үлдээш. Нөгөө Гросс гих цагдаа нь дүү Фейгийн гэрлүүн хүргэж өгөхөөр дагуулад явлаа. Ингээд Гриша зодуулаад гэрлүүгээ харсан ч дүүн тэр өдөр ирсэнгүй. Маргааш нь Фейгийн цогц голын эргээс олддог. Цагдаа нар Гришагийн гэрт ирж дүүчин зүгээр л золгоо осолд өртсөн байна. Гээл худлаа хэлдэг. Энэ үед Гришагийн аав хүүгээ болон гэр бүлээ хамгаалахын тулд тэрхүү илт худал хуурмаг доромжлыг нь хүлцэн төвчиж цагдаа нарт бүхийж гуйнаа. Үүнд нь дургуутсан Гришад аав нь тэдний түүхийг хүчээр толгойд нь суулгаж өгдөг. Аавынх нь хэлснээр 1820 жилийн өмнө тэдний өвөг дээдэс болох Юмир Фриц чөтгөртэй гэрээ байгуулж Титаны хүчийг олж авчээ. Юмирыг үгсний дараа түүний сүнс 9 Титан болж хуваагдан Элди эзэнт гүрнийг байгуулсан байна. Элдиачууд Марли улсыг дарангуйж газар нутгийг нь болоо бусад үндэстнийг доод зэрэглэн гэж үзээд өөрсдийн цусыг үлдээхийн тулд хүчээр хүүхэд төрүүлдэг байж л дээ. Энэ дарангуйлал 1750 жил үргэлжилсэн бөгөөд дараа нь Марли улс дотроосоо бослог гаргаж
9 титаныг 7-г нь өөрсдийн талд ашиглаж чадсанаар Элдиаг өрнийг мөхөөжээ. Марлид ялагдсан Элдиагийн Карл Фриц хаан Парадис арал руу зугтаж тэндээ Мария, Розе, Сена гэсэн 3 том хааныг босгон нуугдчихлээ. Харин их газарт үлдсэн Элдиачууд Марли улсын дор ялгуурлан гадуурхагдж хаалттай дүүрэгт хоригдож амьдрах болов. Гриша аавыгаа энэ бүх гутамшгийг дуугүй төвчж байгаад дургуутсаж өшөө авах хорслоор дүүрэн өсөж торинлаа. 18 нас хүрээд аавынхаа эмнэлэгт ажиллаж байхдаа тэрээр Элдиаг чөлөөлөх нууц бүлэгмийн нэгэн гишүүнтэй уулзав. Тэр хүн Гришад дүүгч нөгөө Гросс гэдэг цагтаа нохойдоо бариулж алсан штэ гэдэг аимшигт үннийг хэлж өгдөг. Ингээд Гриша тэр даруй Марлигийн эсрэг тэмцэх нууц бүлгэм дэлсвэ. Тэд түүхийн жинхэнэ үннийг судалж Юмир Фриц чөтгөртөө гэрээ байгуулаагүй. Харин Титаны хүчээр газар тариалан хөгжүүлж энэ дэлхийд хөгжил цэцэглэл авчирсан гэдгийг мэдж авлаа. Марлигийн тэдэнд заасан түүх бол цэвэр худал хуурмаг байлаа. Тэгтэл бүлгэмд шар шувуу гэх нууц тагнуулаас илгээсэн Дина Фриц гэдэг охин иржээ. Дина бол ханны цаашаа зүгтэлгүй их газарт үлдсэн Элдиагийн эртний хааны уургийн цорын ганц амьд үлдсэн залгамжлагч байв. Дина тэдэнд ханны цаана байгаа хаан бол координат буюу үндэслэгч Титаны хүчийг эзэмшдэг. Хэрв тэр хүчийг олж авбал Титануудыг удирдах Марли улсыг устгах боломжтой гэдгийг хэлж өгдөг. Гэвч өнөөх хаан нь дайнд дургүй тул арал руу зүгтэж хэрв бидний амгалан байдлыг алдагдуулбал ханан доторх сая Титануудыг сэрээж дэлхийг үнсэн товрог болгон шүү гэж хуурамч занал хийлүүлдэггээд ард түмнээ орхисон байлаа. Ингээд Гриша Динатай гэрлэж Зик гэдэг хүүтэй болвоо. Цаг хугацаа өнгөрөхөд Марли улс Парадис арлын доорх асар их ашигт малтамлыг авахын тулд Элдиагийн 9 Титаны хүчийг өвлөх Марлигийн хүмүүсийг өөрсдөө элсүүлж эхэлжээ. Энэ үед Гриша өөрийн хүү Зикийг Марлигийн дайчин болгож цаагаараа тэднийг тагнаж үндэслэгч Титаны хүчийг Парадис арлаас төрүүлж олж авах даалгавар өгдөг. Гэвч Зик эцэг эхийнхээ энэ дарамтыг тэсэлгүй өөрийгөө болон өвөө эмээгээ аврахын тулд эцэг эхийгээ Марли улсад урам барьж өгсөн байдаг. Ингээд Гриша болон түүний нөхдүүд баригдаж Парадис арлын иргэдээр ирцгээвэ. Тэнд Марлигийн цэргүүд Элдиачуудыг тариа тарьж ухаангүй зэрлэг Титан болгон арал руу хөөж авалдаг байлаа. Гришагийн нөхдүүд тэрж байтугай түүний хайртай эхнэр Дина хүртэл тариулж аврах том Титан болж хувирлаа. За энэ Дина гэдгийн Титан болж хувираад хожим нэрийн ээжиг болон хаанасыг эдсэн байна л да. Гришаг тариулах гэж байтал дүүг нь алсан нөгөө харгас цагдаа Гросс түүнийг шоолж амьдаар нь Титанд идүүлэхээр ирдэг. Яг нэг зэгтээ мөчөд Гришаг зодож байсан нөгөө цагдаа Крүгер гинт хөдөлж Гроссыг эргээс доош түлхэж унгаад Титаны ам руу шидэж орхив. Крүгер бол Марли улсын цагдаагийн газар нуугдсан Элдиагийн тагнуул тэдний хайж байсан шар шувуу байлаа. Крүгер Гриша тандан би одоо чам Титаны хүчийг хэрхэн ашиглахыг харуулъя. Сайн харж ав гэж хэлээд хутгаар гараа зүсч довтлогооны Титан болоо хуурдаг. 58 дугаар анги иргэдэр Эрен Крүгер довтлогооны Титан болж хувираад Марлигийн бүх цэрэг усан онгоцыг хормын дотор устгаж орхино. Тэрээр Титаны биеэс гарч ирээд Гришад дараагийн даалгаврыг нөхөхөөр ярилцсан. Крүгер өөрөө ч бас Элдиа үндэстэн бөгөөд 9 Титаны нэгийг эзэмшдэг байж л дээ. Түүний Гришад өгсөн даалгавар бол хүн төрлөختнийг аврахын тулд 3 давхар хан руу нэвтэрж тэнд нуугдаж буй хааны гэр бүлээс үндэслэгч Титаны хүчийг булааж авах явдал байв. Крүгерийн өөрийнх нь эзэмшиж буй энэ хүчийг довтлогооны Титан буюу Шингэки но Кёжин гэдэг бөгөөд энэ Титан нь цаг үеийн турш ямар ч дарангуйлыг эсэргүүцэж үргэлж ирэх чөлөөний төлөө урагш тэмүүлж тэмцэж ирсэн түүхтэй ажээ. Ингээд Крүгер нэгэн аимшигт үнднийг хэлсэн нь Юмирийн хараал байваа. 9 Титаны хүчийг өвлөн авсан ямар ч хүн ердөө 13 жил амьдрах бөгөөд хугацаанд дуусахад биеийн сулдж үхдэг байна. Крүгерийн 13 жилийн хугацаа дуусч байсан тул тэрээр Гришад өөрийгөө эдүүлж хүчээ шилжүүлэхээр бэлдсэн юм байна л да. Хэрв Титаны хүчтэй хүн хэндэж идүүлэлгүй зүгээр өгчвөл тэрхүү хүч нь яг л тэр агшинд төрж буй Элдиа үндэстний аль нэг нь Нярай хүүхдэд рандомор шууд шилждэм байна л да. Учир нь бүх Элдиачууд орон зай цаг хугацаа үл хамааран нэгэн үл үзэгдэх нууц замаар дамжин үндэслэгч Титан буюу координат дээр холбогддог ажээ. Гриша түүнээс чи яагаад миний эхнэр Динаг хааны уургийн хүн гэдгийг Марличуудад хэлээгүй юм бэ гэж асуугаад Крүгер хэрв Марличууд түүнийг хааны цустай гэдгийг мэдвэл насан туршид нь хүүхэд төрүүлэх машин болгоо ашиглаж төрөх хүүхэд болгоныг Титан болгон дайнд ашиглах байсан учраас би түүний зэрлэг Титан болгож амгалан үлдээсэн юм а гэж хариулдаг. Үйл явдал одоо цагт шилжиж ханан дотор цэргийн дээд тушаалынхан болон Хатан хаан Хистория оролцсон томоохон хурал болно. Гришагийн үлдээсэн номноос тэд өөрсдийнх нь дайсан бол зэрлэг Титанууд биш юм байна. Харин ханны цаанд байгаа хүн төрлөختний өндөр хөгжилтэй хүчрэг гүрэн гэдгийг албан ёсоор мэдж авна. Мөн Элдиагийн хаан ард түмний хамгаалахын тулд биш, дайнаас цухтаж ханан дотор хуурамч амар амгалан бүтээгээд ард түмнийхээ ой санамжийг устгасныг ойлгов. Энэ хурлын үеэр Эрен нэгэн чухал зүйлийг ухаарлаа. Үндэслэгч Титаны хүчийг зөвхөн хааны цустай хүн л идэвхжүүлж чаддаг.
Гэвч хааны цустай хүн тэр хүчийг авбал эртний хааны дайныг эсэргүүцэх үзэлд тархиа угаалгаж юу ч хийж чаддгүй болоод хуурчдаг. Харин Эрен хааны цустай биш учраас хааны үзэл давталгүйгээр үндэслэгч титаны хүчийг чөлөөтэй ашиглах боломжтой байна л та. Эрен урд нь нэг удаа зэрлэг титануудыг удирдах чадсан бөгөөд тэр титан нь түүний ээжийг эдсэн Гришагийн анхны эхнэр Дена байсныг саналаа. Ингээд Эрен өөрийгөө хааны цустай титантай нэгдвэл үндэслэх титаны хүчийг ажилуулж чадна гэдгээ тааварлаа. Гэвч хэрэг үүнийг цэргийн хэлбэл тэд Хистория хатан хааныг титан болгон хуургаж Эренд идүүлэх гэж оролдохоос айсандаа Эрен энэ нууцыг дотроо нууж хүнд ч хэлдэггүй. Буцаад өнгөрсөн үед ирэхэд Крюгер Гришад тариа хийж өөрийгөө идүүлэхээр бэлдэж байхдаа хананд нэвтрээд л гэр бүл зохиож хүүхэдтэй болж хүмүүсийг хайрл тэгж ажиллачээ энэ там шиг эц төгсгөлгүй өшөө хорслоос мултарч чадна гэж захилаа. Тэгэд Крюгер гинт хэрв чи армийн Микаса нарыг аврахыг хүсч байвал энэ даалгаврыг заавал биелүүлэх ёстой гэж хэлвэ. Энэ үед Гриша гайхан армийн Микаса гэж хий юм бэ гэж асуугаад Крюгер өөрөө ч гайхаж мэдэхгүй юм аа. Энэ хэний дурсамж юм бтэ гэж хэлдэг. Энэ нь довтлохооны титан нь зөвхөн өнгөрсөн үеийн төдөөгүй ирээдүйн эзэмшигчийнхээ дурсамжийг цаг хугацаа дамнан харж чаддаг юр бусын хүчтэйг харуулсан нууцлаг мөч байлаа. Мэдээж ирээдүйн эзэмшигч нь Эрен. 59 дугаар анги Хатан хаан Хистория болон цэргийн удирдлагууд Гриша ээгрийн тэмдэглэлээс олж мэдсэн бүх үннийг ханан доторх ард иргэдэд албан ёсоор зарлан тунхаглаваа. Тэдний айж имэж байсан титанууд бол өөр төв дэлхийгээс ирсэн мангасууд бишээ. Харин тариуснаас олж хувиргасан тэдний илэг нэг дээлтийн үндэснүүд болохыг мөн хааны гэр бүл тэдний ой санамжийг устган хуурч байсныг ил болгов. Ханны цаана хүндрэлтэн мөхөөгүй. Харин ч өндөр хөгжсөн соёл иргэншил байгаа бөгөөд тэд хан доторх ээлдиячуудыг чөтгөрийн үр сад гэж үзэн үзий яддаг болохыг ард иргэд мэдж авлаа. Бас 5 жилийн өмнө Шиганшина дүүрэг рүү дайрсан хуягт болон авраг титануудын довтлогоо нь Парадис арлын асар их байгалийн баялагийг булаах гэсэн ханны гаднах Марли улсын бодлого байсныг бүгд ухаарав. Үүний дараа тулаан дамиурагдсан баатруудын дурсгалыг хүндэтгэх оршуулах ёслол болон амьд үлдсэн цөөн хэдэн цэргүүдэд одон медаль гардуулах ёслол болов. Ёслолын үеэр Блок болон бусад цэргүүд арминыг Эрвиний оронд амьд үлдсэн дургуутсаж яагаад Эрвин шиг агуу удирдагчийг биш чамайг аварсныг ойлгохгүй байна гэж хэлцгээж байлаа. Энэ үед армин ч өөрөө үүнтэй санал нэгдэж маш их шаналж байлаа. Одон медаль гардуулах мөчид Эрен Хатан хаан Хисториагийн гарыг үнсэхээр хүрэлцэх үед түүний биеэр цэглэхэн гүүг шиг болж аавынх нь бүх дурсамж толгойд нь орж ирдэг. Тэрхүү дурсамжинд Гриша хааны гэр бүлээс хүмүүсийг аврахыг гуйж байсан боловч хаан татгалзсан тул Гриша тэднийг хүчээр устгаж буй аимшиг дүр зураг харагдлаа. Ингээд ирээдүйд болох аимшигт үйл явдлыг дурсамжаараа дамжуулах харсан Эренний царай тэр дорой бараж асар их уур хилэн гуниг нүүрэнд нь тодров. Түүнээс хойш даруй 1 жил өнгөрчээ. Ханны гаднах зэрлэг титануудыг бараг бүгдийг нь устгаж дуусгасан тул ард иргэд Шиганшина дүүрэгтээ эргэн сууршиж эхэлжээ. Энэ үед туршуулын салааныхан Мария ханнаас гарч урд өмнө нь хизээч явж зүрхэлж байгаагүй хол газарт хайгуул хийхээр мордлоо. Тэд явсаар эцэст нь асар удам илсэн манхан Крюгерийн хилж байсан Марличууд Элдиачуудыг титан болгон шиддэг байсан тэр иргэдээр ирцгээв. Тэдний нүдний өмнө эцэст төгсгөлгүй үргэлжлэх цэнхэр далайд сэлгэж байлаа. Энэ үед армийн Микаса болон бусад цэргүүд амьдралдаа анхудаа далайг харж хүүхэд шиг хөөрөн баясаж ус руу гүүн орж давстай уснаас амсаж үзэн хязгааргүй баяр хөөр тавтлаа. Тэд армины хүүхэд байхаас мөрөөдөж байсан тэрхүү эрх чөлөөний бэлэгдэл дунд зогсож байв. Гэвч ганцаараа далайн ус руу ширтэн зогсох Эренний царайнд ямар нэг баяр баясгалан байсангүй. Тэрээр гараараа далайн чандыг зааж арминд хандан гунигтай бөгөөд шийд нэмгийн өнгөөр далайн цаана эрх чөлөө байгаа гэж би боддог байлаа. Гэвч тийм биш байж далайн цаана дайснууд л байгаа. Хэрв бид тэнд байгаа бүх дайснуудыг устгаж дуусгавал тэгвэл бид үнэхээр эрх чөлөөтэй болох уу гэж хэлдэг. Ингэж тэд титануудын нууцыг тайлж далай төрсөн ч жинхэнэ тэмцэл болон дэлхий дахныг хамарсан дайн дөнгөж эхэлж байгааг мэдэгдэн 3 дугаар улирал маань албан ёсоор дуустгаа. За ингэж өнөөдрийн бичлэг маань таалагдсан гэж найдаж байна. Нэмээс аудио байлаа. Баярлалаа.